Бид ирээдүйн ирмэг дээр иржээ. Өнөөдөр хиймэл оюун ухаан бидний текст бичих, зураг зурах, дуу үүсгэх, бүр найз шиг ярилцах чадвартай болсон. Гэхдээ дараагийн шат энэ бүх зүйл бие махбодтой болох тэр мөч юм. Нео гэх шинэ үеийн хүн дүрст робот нь бидний гэрт орж ирж байгаа. Харин тэр зүгээр нэг туслах биш байж ч мэднэ. Саяхан Wall Street Journal-ийн хийсэн туршилтанд хүмүүс нэг зүйлийг анзаарсан. Нео гэх робот өөрөө ухаантайгаар хөдөлж байгаа мэт харагддагч үнэн дээр тэр цаана нэгэн joystick барьсан хүн энэтхэгт суугаа оператор удирдах байдаг гин. Интернетээр дүүрэн хошигнол гарч эхэлсэн. Тэгэхээр би нэг энэтхэг залууд 100 дахин өндөр төлбөрт өгөөд миний гэрт робот удирдуулж байна гэсэн үг гэх мэтчлэн. Гэхдээ энэ бол зүгээр нэг хошигнол биш. Энэ бол шинэ хэлбэрийн хөдөлмөрийн систем юм. Ядуу орны хүмүүс баян орнуудын айлд робот удирдан ажиллах цаг ирж байна. Нео бол зүгээр нэг төхөөрөмж биш. Тэр бол teleoperation буюу алсын удирдлагын системтэй. Өөрөөр хэлбэл VR нүдний шил зүүсэн хүн ухаан роботыг яг өөрийн шиг мэдрэмжээр удирдана. Тэгэхэд тэр робот гэрийн чинь бүх зүйлийг харах болно. Өөрөөний зохион байгуулалт, чиний зуршил, хөдөлгөөн, бүгд мэдээлэл. Энэ нь Human in the Loop Learning гэх нэртэй хиймэл оюун ухааны сургалтын хамгийн хүчтэй арга. Бүх дэлхийн мянган робот сая айлд ажиллавал хиймэл оюун ухаанд орох мэдээллийн хэмжээ төсөөлшгүй болно. Энэ бол хиймэл оюун ухааныг гэртээ урьж оруулах анхны алхам юм. Хүмүүс өнөөдөр ганцаардал, алсын ажил, чатботтой яриа гэх мэт зүйлсэд тассан. Тиймээс нэг өдөр робот хамтрагчтай болох санаа тийм ч аимшигтай биш мэт санагдана. Гэхдээ бодоод үзтээ чи гэртээ чимээгүй орчинд чиний хэл, хоолой, хөдөлгөөн, зуршлыг ажиглагч буй хиймэл оюун ухаантай хамтарч амьдарч байна гэж. Тэр робот чиний бүхнийг санаж, зан төлөвт чинь тохирсон хариуг өгнө. Тэгээд бүр хошигнож чадна. Энэ бол зүгээр нэг туслах биш, хамтрагч болж хуурна. Ингээд л донтолт эхлэндээ. Хүн болгон үргэлж надтай байгаа, над руу анхаардаг, хизээж гомддггүй, тийм оршихуй хүсдэг. Тиймээс Нео шиг робот биднийг татах нь гарцаагүй. Харин цаана нь юу нуугдаж байна вэ? Тэр чамайг таньж, сурч, дараа нь энэ мэдээллийг корпорациудад худалддаг. Тэгээд ингэж мэдээлэл цуглуулах нь зүгээр нэг маркетингийн арга биш. Ирээдүйн роботикийн гол түлхүүр болж ч мэднэ. Хэн мэдээллийг хянана, тэр ирээдүг хянаж байна гэж технологийн салбарт ярьдаг. Одоо бидний амьдралын ихэнх зүйл нийгмийн сүлжээ, стриминг, хүргэлт, чатбот бүгд биднийг илүү ганцаардмал болгож, хүнтэй харилцах шаардлагагүй болгож байна. Роботууд үүний дараагийн шат руу авчирна. Бид ганцаардлыг өөрсдөө сонгох болно. Ганцаараа байх нь азгүй биш, харин илүү оновчтой, амьдралын хэв маяг мэт санагдах болно. Нео бидний амьдралыг илүү амар болгох нэрийн дор жинхэнэ үний холбоог аажмаар устгана. Тэгэд энэ бүхэнд хамгийн аимшигтай нь юу вэ гэвэл энэ өөрчлөлт алдаатай, эвгүй санагдах үеийг давж гарах хүртэл хийгдэнэ. Өөрөөр хэлбэл бид Нео шиг роботыг аль хэдийн хэрэглэж дасах үед жинхэнэ ухаалаг хувилбарууд араасаа гарч ирэхийг энэч мэдэхгүй. Тэр үед робот гэртээ авах уу үгүй юу гэдэг асуулт байхгүй болно. Учир нь бидний хувьд энэ бол аль хэдийн эрдэм зүйл болсон байх юм. Философч Маршал Маклюун үүнийг 60-аад онд таамаглаж байжээ. Тэрээр хэлэхдээ хүн бол машины ертөнцийн үржлийн хэрэгсэл яг л зүгийн цэцгийн шиг гэж хэлсэн байна. Зүгийн өөрийгөө тоос цуглуулж байна гэж боддог. Гэвч үнэндээ цэцэгс тэднийг ашиглаж байдаг. Бид ч мөн ялгаагүй. Бид хиймэл оюун ухааныг өөртөө тус болно гэж бодож байгаа ч үнэндээ бид технологийн дараагийн шат руу шилжихэд тусалж байгаа амьд дамжуулагч юм. Одоохондоо Неод сул тал бий. Тэр ердөө 4 цаг ажиллаад цэнгээ дуусгадаг. $20,000 төхөөрөмжид энэ бол инээдтэй хэрэг. Гэхдээ энэ бол зүгээр нэг туршилтын үе. Хэдхэн жилийн дараа илүү үр ашигтай neuromorphic чипүүд, биологийн тархины зарчмаар ажилладаг системүүд бий болж роботууд өдрөөр биш, өдөр дараалан ажиллах чадвартай болно. Тэр үед бидэнд аль хэдийн Нео шиг анд нөхөд туслахуд гэрийн гишүүд бий болсон байна. Тэгээд робот бидний амьдралд орох уу гэдэг асуулт биш. Тэд бидний амьдралд аль хэдийн орчихсон байна гэсэн баримтал үлдэнэ. Ингээд нэг л өдөр чи анзаарна. Бүх зүйл илүү тохиромжтой, илүү хурдан, илүү найдвартай болсон мэт. Гэхдээ тэр үед асуух ёстой ганц асуулт байна. Бид хиймэл оюун ухааныг удирдах байна уу? Эсвэл хиймэл оюун ухаан биднийг удирдах эхэлсэн үү?